Өнөөдрийн хичээл бол ажлын байран дах зөрчилдөөнийг шийдвэрлэх тухай юм. Энэ нь маш чухал ур чадвар шүү. Энэ хичээлээр та бүхэн ажлын байран дээр үүсэх санал зөрөлдөөн, зөрчилдөөнийг хэрхэн мэргэжлийн түвшинд шийдвэрлэх талаар сурах болно. Асуудлыг тодорхойлох нь зөрчилдөөнийг шийдвэрлэх эхний алхам юм. Үүнийг хэлэхийн тулд break time. I feel that there might be a misunderstanding гэж хэлж болно. Энэ нь надад үл ойлголцол үүссэн байж магадгүй гэж бодогдож байна гэсэн утгатай. Асуудлыг эхлээд тодорхой, тайван илэрхийлэх нь чухал. Сэтгэл хөдлөлөө шууд бус байдлаар илэрхийлэх нь зөрчилдөөнийг хурцтахаас сэргийлдэг. Та би гэсэн үгээр эхэлсэн өгүүлбэр ашиглан мэргэжлийн байдлаар мэдрэмжээ илэрхийлэх боломжтой. Жишээ нь I'm concerned about this issue. Буюу би энэ асуудалд санаа зовж байна. Эсвэл I'm a bit uncomfortable with the situation гэж хэлж болно. Энэ нь би энэ нөхцөл байдалд жаахан эвгүйцсэрхүү байна гэсэн утгатай. Тодруулга авах, нөгөө хүний өнцгийг ойлгох нь зөрчилдөөнийг шийдвэрлэхэд маш чухал. Ингийн тулд та break time. Could you help me understand your perspective on this? гэж асууж болно. Энэ нь та энэ талаарх өөрийн байр суурийг ойлгоход тусалж чадах уу гэсэн үг юм. Эсвэл Can you explain what happened from your point of view? гэж хэлснээр таны бодлоор юу болсныг тайлбарлаж болох уу гэсэн утгатай. Нөгөө хүний үнцгийг ойлгох шийдэл олоход туслана. Шийдэл санал болгох нь зөрчилдөөнийг урагшлуулах бүтээлч арга юм. Та break time. Perhaps we could try doing X instead of Y гэж хэлж болно. Энэ нь магадгүй бид X-ийн оронд Y хийж үзэж болох юм гэсэн утгатай. Эсвэл What if we compromise by doing Z гэж хэлснээр хэрэв бид Z-ийг хийснээр буулт хийвэл яах вэ гэсэн утгыг илэрхийлнэ. Хамтран ажиллах хандлага нь зөрчилдөөнийг эергээр шийдвэрлэхэд тусална. Шаардлагатай үед уучлалт гуйж хариуцлага хүлээх нь харилцааг сайжруулдаг. Жишээ нь break time. Бээмрүмс. I apologize if my actions caused any inconvenience гэж хэлж болно. Энэ нь миний үйлдэл ямар нэгэн хүндрэл учруулсан бол уучлаарай гэсэн утгатай. Энэ нь таны хариуцлагатай байдлыг харуулна. Зөрчилдөөнийг бүрэн шийдвэрлэхийн тулд дараагийн алхмуудыг тохиролцож баталгаажуулах нь чухал. Үүнийг хэлэхийн тулд та break time. Bimzan mers. So, to recap. We will proceed with this plan гэж хэлж болно. Энэ нь тэгэхээр дүгнж хэлэхэд бид энэ төлөвлөгөөгөөр үргэлжлүүлнэ гэсэн утгатай. Эсвэл Let's agree on these next steps to ensure clarity гэж хэлснээр ойлгомжтой байдлыг хангахын тулд эдгээр дараагийн алхмуудаа тохиролцохой гэсэн утгыг илэрхийлнэ. Зөрчилдөөнийг үр дүнтэй шийдвэрлэх нь ажлын байрны эерэг орчныг бүрдүүлдэг. Үүний гол түлхүүр нь нээлттэй харилцаа юм. Open communication is key to resolving conflicts гэдг нь нээлттэй харилцааны зөрчилдөөнийг шийдвэрлэх гол түлхүүр юм гэсэн утгатай. Баяртай.